Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар үзүүлж байна. Нэгэн жижиг голын модон гүүрэн дээр ахлахангийн хоёр охин хоорондоо нэгэн зүйлийн талаар чухалчлан ярилцсан. Тэднийг Сара гэрлээ гин. Гэрлээ чи сонсол доо. Энэ бүхэн хинт хамаатай юм бэ? Гол нь чи сайхан амьдрах чухал штэ. Найз минь, намайг уучлаарай. Надад тэр сайхан амьдрал чинь алга. Би ингэж байж чадахгүй. Чамайг сэтгэлийн дарамтанд орсон байгааг чинь би мэдэж байна. Амиа хорлон гэсэн чи юу гэсэн үг юм? Ингэж асуудлыг шийдэж болохгүй. Энийг шийдэх ямар нэгэн арга байж л таараа. Гэрлээ энэ жил ахлахангаа төгсөх тул ирээдүйхээ талаар санаа зовж, сургууль мэрэгжилтэй болох талаар битүүхэн мөрөөдөх боловч түүнд хувь тавилан тийм ирээдүйг өгөхгүй мэд санагдах ажээ. Учир нь гэрлээ авгийн талын эгчиндээ багаасаа амьдэрсэн охин байлаа. Мөн дээр нь сүүлийн үед хүргэн ахын түүнийг элдвэр хийлж дарамтлахуулжээ. Гүт юун сургууль энэ төр яриад байгаа юм дээ чи. Нах их шээ чинь чамайг өдий болтол тэжээх гэж зөн дөөл зүтгэрлээ. Сургуулаа төгсөөд ажил хийж бидэнд нэмэр болдгүй бол эртхийн ингэрээс зайлаараа зүгээр. Сургууль дээр нэгэн удаа сагсан бөмбөгийн тэмцээний үеэр сурагчдын хувцас солих өрөөнд нэгэн сурагчийн цүнхнээс мөнгө алдагдсан хэрэг гарчээ. Тэгтэл тэр хэрэгт хэдэн охид нийлж гэрлээг буруутгалаа. Хамгийн сүүлд хувцас солих өрөөнд гэрлээ бит хоёр л байсан. Тэрнээс гарцаагүй. Угаасаа л наад охин чинь юм хулгайлдгийн. Авсныг нь чи яг хараагүй бол хүнийг ингэж гүжирдэж болохгүй штэ. Чи сая хамгийн сүүлд гэрлээтэй байсан гэлээ. Гэхдээ хамгийн сүүлд чи мөнгөө хизээ харсан. Би хувцас солих өрөөнд орж ирэхээс өмнө цүнхээ үзэхэд миний мөнгө байсан. Энэ үед гэрлээгийн дотны найз болох Сара гарч ирж гэрлээг өмөөрлөө. Багшаа, гэрлээ хүний юм ах хүн бишээ. Би найзгаа сайн мэднэ. За, энэ хэргийг би цааш нь мэдэгдэж эзний заавал олно. Гэхдээ миний хүүхдүүд донд хулгай хийх хүүхд байхгүй гэж найдаж байна шүү. Үнэн дээр Сара багш хоёрын зөв байлаа. Гэрлээ хулгай хийх охин биш. Хавар болж хонхны баяр ойртсон тул гэрлээд төгсөлтийн үдшилтэд өмсөх даашинз хэрэгтэй боллоо. Гэрээхний түүнд мөнгө илүүчилж чадахгүйг мэдэх тул гэрлээ жижигхэн цаны газар угаагч хэм байж төгсөлтийн баярын өмнөхөн даашинзаа авч амжлаа. Хонхны баярын өдөр болж хүүхэд бүр өнгө алгалсан цэцгэс шиг сургууль тойрно чимэглэн байлаа. Гэнэт төгсөлтийн баярын муур амьсгал донд энд тэнд хүүхдүүд шивэр авир хийх шиг тааламжгүй мэдрэмж гэрлээд төрөөд эхлэв. Зарим нь гэрлээг илт доог дохуу хийх мэт санагдаад болсонгүй. Энэ үед Сара гүйж ирлээ. Гэрлээ, чи энийг хардаа. Оо, нөгөө муу хулгайч охин чинь хулгайлсан мөнгөөрөө ичигчгүй даашин завж үнсчхөөд хонхны баяр дээр ирсэн байна. Ингээ бичсэн байна штэ. Би хин гэснийг мэдчихэв. Одоохон багш дээр очиж энэ асуудлыг шийдэе. Энэ асуудал хизээч шийдэгдэхгүй найз минь. Энэ миний хувь заяа юм байлгүй дээ. Гэрлээ ингэж хэлээд баяраа орхиж гүйн явлаа. Түүний итгэл найдвар нуран унсан байв. Сара араас нь гүйсээр модон гүүрэн дээр инхүү иржээ. Найзынхаа асуудлыг багштайгаа ярилцаад шийдэж болохч гэрлээгийн унтарсан итгэл найдварыг ахин яаж сэргээхийг сэтгэж ядсан Сараад нэгэн санаа буужээ. Тэрээр 108 дугаарт залгаж найзынхаа талаар бүхий л мэдээллийг өгчээ. Байна уу? 108 уу? Байна. Хүүхдийн тусламжийн удас 108 таныг сонсож байна. Би найзынхаа талаар мэдээлэл өгөх гэсэн. Манай найз сэтгэл санааны гүн дарамтанд орсон юм. Би найзтайгаа яг одоо хамт байна л да. Миний найз амьдрах сонирхол алга гээд байна.
Би яаж чилээ дийлэхгүй байна. Тэр нь туслал та. Ийхүү Сара хүүхдийн утас 108 дугаарт найзынхаа талаар мэдээллийг өгснөөр 108 утас асуудлыг тэмдэглэн авч Сара гэрлээ хоёрт зөвлөгөө өгөн хүүхэд хамгааллын багтай шуурхай хамтарч ажиллан гэрлээгийн асуудлыг цаг алдалгүй шийджээ. Найзынхаа төлөө санаа тавьсанд баярлалаа. Одоо гэрлээтэй өөртөө нэрж болох уу? Хоёулаа чам тохиолдсон асуудлыг задлж үзээд юу хийх боломжтойг хамтарч шийдлээ тийм үү? Миний өгсөн зөвлөгөөг сайтар тунгааж удаарай. Ойрын хугацаанд дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн хүүхэд хамгааллын мэрэгжилтэн чамтай холбогдно. Хэрвээ ямар нэгэн асуудал гарвал 108 талгаарай. Чамд амжилт хүсье. Түүнийг хамгаалж дэрэгдэнэ. Хорооны нийгмийн ажилтан, хэсгийн цагдаа, сургуулийн нийгмийн ажилтан, хорооны засаг дарга, өрхийн эмч, аймаг дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын ажилтан гээд хүүхэд хамгааллын олон хүмүүс байдгийг Сара гэрлээ хоёр мэдэж авлаа.